Ер нь улсын хурлаас баталсан хүчин төгөлдөр хуулийг нэгдүгürt мөрдгүү, улсын хурлын тогтоолыг эхлээд мөрдгүү гэдэг асуудал дээр л энэ ч орчод байна шүү. Тэгэхээр хуулийн дээрээ бол одоо төрийн өмчийн тухай хуулийн дээр засгийн газар өөрөө шийдвэрээ гаргаж хувьчлаас бусад одоо худалдах асуудлыг шийднэ гэж заасан байна шүү дээ. Тэгэхээр гарц нь бол засгийн газар дахин өөрөө 25 онд энийг зохион байгуулахаар тогтоол гаргах нэгдүгürt. Хоёрдугаарт нь энэ улсын хурлын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөө 52 дугаар тогтоолын хувьд бол 5 дугаар заалт нь төрийн байгууллагуудыг орон нутагт шилжихэд ямар барилга боломжид байрлуулах юм? Нийслэл чөлөөлөгчөө барилга боломжийг одоо тоо байршлын судлан зориултыг судлан жагсаалт гаргаж ажиллагаа гэдэг ийм утгатай, ерөнхий утгатай ийм заалт байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг та бүхэн хууль эрх зүйн хүрээнд нь дахин сайн зөвлөгөө аваад тэгээд хуулийнхаа дагуу зохион байгуулахгүй бол улсын хурлын зөвхөн энэ тогтоолын заалтыг бариад явбал дараа нь та бүхэн өөрсдөө асуудалд орох үе гэдэг л ийм болгоомжл байна л да. Болгоомжл байна. Та бүхнийг бас эрсдлээс хамгаалах нь хууль тогтоогчдын хувьд бол бас бидний үүрэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн энийг одоо бас олон талаас нь ингээд бодоорой. Та бүхнийг бол ажил хийж байгаа юм шуурхай зохион байгуулах чагаад ойлгож байгаа. Гэхдээ энэ хууль тогтоол засгийн газрын улсын хурлаас баталсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нэг, хоёрт нь улсын хурлын баталсан энэ 24 оны 52 дугаар тогтоол, гуравт нь засгийн газрын 2024 онд баталсан энэ тогтоол, гуравч нь хоорондоо уялдааг нь хангаж хуулийг нэгдүгürt барих ийм шаардлага байна гэсэн үг. Нэг. Хоёрдугаарт нь энэ ямар зүйл болдгоо гэхээр бас миний би нэг хуулийн төс санаачлагаар ажиллаж байгаа. Юу гэхээр энэ одоо гадаад гэрээг улсын хурлаа зөвшөлдсөнөө гэдэг ийм заалт байгаа. Тэгэхээр энийг зөвхөн байнгын ороодоо зөвшөлдсөөд тэгээд засгийн газар гэрээ уулаад дараа нь сойрхон батлуулахаар яваад байгаа байхгүй юу. Тэгээ энэ бас одоо болж ийн үгүй юу? Сая Ганбаатар гишүүний хэлдгээр энэ бас ингээд засгийн газар өөрөө бие дааж шийдэх боломжтой зүйлийг заавал байнгын ороодоо ингээд зөвшөлдөх ямар хэрэг байна. Хариуцлага ер нь засгийн газар өөрөө бүрэн хүлээгээд нэгэнт хуулиар олгогдсон эрх нь байгаа тохиолдолд хариуцлага бүрэн үрээд явах нь бол зөв харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд ийм нэг зөвшөлдсөн нэртэй. Тэгээ эн чинь ингээд ард нь одоо хариуцлага эзэнгүүдэх хоёр дахь одоо ийм асуудал үүсгэе гэдэг болгоомжтой байна. Тэгээ тийм учраас энийг бас одоо байнгын орооны дарга асуудал оруулж байгаа та бүхэн маань бас анхааралтай авч одоо сайн нягтлаасай л гэж бодож баярлалаа.